Хуульчдын форум 2018. Сайн байцгаана уу эрхэм хуульчдаа. Цогч байна. Энэ жилийн хуульчдын форумын салбар хуралдааны талаар товчхон танилцуулга өгье. Салбар хуралдааны нэр бол чанартай хууль зүйн боловсрол, магадлан итгэмжил ба үргэлжлсэн сургалт гэсэн ийм нэртэй салбар хуралдаан байгаа. За мэдээж чанартай боловсрол бол бүхий салбарт бол чухал. За түүний дотор бол хууль зүйн салбарын чанарын асуудал бол мөн чухал байгаа. За ойролцоогоор жилдээ дунджаар нэг 2000 хүн хууль зүйн ихтэй сургуулиудыг төгсдөг юм байна. За сүүлийн 4 жилийн мэдээгээр бол нэг 5000 гаруй хуулийн сургуулийн төгсөгч хуульчдын шалгалт өгснөөс 20% хуульчдын шалгалтандаа тэнцдэг юм байна. Тэгэхээр иймээс нь авч үзэх юм бол тухайлбал Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль төгссөн шалгалт өгөгчдөөс 2016 оны байдлаар бол 55% тэнцсэн байна. Манай томоохон хууль зүйн хувийн дээд сургуулийн төгсөгчдөөс өгсөн шалгалтын 3% тэнцсэн байх жишээтэй ийм мэдээ байна. Тэгэхээр хууль зүйн боловсролын чанартай холбоотой манай салбар хуралдаанаар дараах хоёр асуудлыг авч хэлцэнэ. Нэгдүгээр хууль зүйн сургуулийн магадлан итгэмжлийн асуудлыг хуулийн сургуулийн төлөөлөл, хуульчдын холбооны төлөөлөл, боловсролын магадлан итгэмжлийн үндэсний зөвлөлийн төлөөллөөс оролцуулаад хэлэлцэх юм. За энэ хүрээнд бол бид хуульчдын холбооны чиг үүрэг юу юм бэ? Хуулийн сургуулийн магадлан итгэмжлэх хүрээнд. За энэ чиг үүрэг нь хуульчдын холбоонд байх нь яагаад чухал юм? Боловсролын магадлан итгэмжлийн үндэсний зөвлөлийн чиг үүрэгтэй хуульчдын холбооны чиг үүрэг яаж харилцан хамааралтай байх юм? За мөн хуулийн сургуулийн магадлан итгэмжлийн энэ ажлын явц ямар байгаа юм? Энэ хүрээнд үүсэж байгаа асуудал юу байна? Эдгээрийг шийдвэрлэх тэр арга зүй нь юу байж болох юм бэ гэдгийг хөндөж ярих юм аа. За хоёрдугаар сэдвийн хүрээнд буюу хуульчийн үргэлжлсэн сургалтын хүрээнд бол хуульчдын төлөөлөл, хуульчдын холбооны сургалтын хороо, ажил олгогчид, мөн дүүнчлэн боловсрол соёл шинжилгээ яам, өмгөөлөл шүүх прокурорын байгууллагын сургалтын нэгжүүдийн төлөөллийг оролцуулаад дараах асуудлаар бид ярилцсанаа, хэлэлцэнэ. За энэ хүрээнд бол энэ хуульчийн үргэлжлсэн сургалтын чанар арга зүй ер нь ямар төвшөнд байна вэ? Өнөөдөр. За мөн үргэлжлсэн сургалтыг явуулж байгаа энэ байдал нь хуульчдын хэрэгцээ шаардлагад үнэхээр нийцэж гин үү гэдэг талаар хөндөж ярина. За ингээд хуульчдын холбооны үргэлжлсэн сургалтын цаашдын шинжилэл энэ чиглэлд хийх гэж байгаа зүйлийн талаар бид тойрч хэлцэх юм аа. Тийм учраас та бүхнийг хуульчдын форумд хүрэлцэн ирж манай салбар хуралдаанд оролцож чанартай хууль зүйн боловсролын талаар санал бодлоо илэрхийлэхийг урьж байна. Хуульчдын форум 2018.